Амгалан сайхан байцгаана уу? Та манай сувгийг дагаж өмнөх сэдвүүдийг сонссон байх. Энэ бүхнийг ярьсны эцэст бид яагаад өвдөөд байдаг юм болоо? Яагаад өнөөдөр өвчлөл ийм их болов гэсэн асуултад хариулъя. Эмнэлгүүдийн ачаалал маш ихсэж өвчнж хөгшин залуу нялх балчир гэж ялгаа байж. Өмнө дурдсан социализмын үед арай ч юм байгаагүй. Хамаагүй хямхтай байсан шүү дээ. Юуны өмнө өвчин үүсдэг 3 гол шалтгааныг авч үзье. Нэгдүгээрт бие махбодтойгоо буруу харьцснаас үүснэ. Жишээлбэл даарч хөрөх, буруу хооллолт, гэмтэж бэртэх гэх мэт. Хоёрдугаарт метафизик шалтгаан буюу сэтгэл зүгээс хамааралтай өвчлөл. Өмнө нь хэлсэнчлэн бидний ямарваа сөрөг бодол, аашавэр, үг ярианы сөрөг эрчим хуримтлагдсаар физик биед маань өвчин болон илэрдэг байх нэ. 3 дугаарт гадны шалтгаанаар буюу бидний ярьж хэвчснээр хар цагаан хил ам мөн техник технологийн дэвшлийн үр дүн болох төрөл бүрийн долгионуудаас бас өвчлөл үүсдэг байна. Жишээлбэл гар утас, телевиз, интернетээс цацарч байгаа долгионууд эргээд бидний бие махбодод хортоогоор нөлөөлдөг. Нэгдүгээр шалтгааны хувьд ер нь ойлгомжтой. Хооллолтын талаар тусдан сэдэв болгоод ярьчихсан. Мөнгөний эцдийн хичээл зүтгэлээр бий болгож бидний өдөр тутмын хэрэглээнд нэвтэрсэн генийн өөрчлөлттэй хүнснээс өвчин үүсэх нь тодорхой боллоо. Шинжлэх ухаан, техник технологийн хөгжлийн үр дүнд. Хоёрдугаар шалтгаанд хамаарах үг бодлын эрчмийн талаар бас л бие даасан сэдэв болгож ярьсан хэдий ч яг өвчнөд хамааралтай нэмэлт мэдээлэл өгөх нь зүйтэй санагдлаа. Бидний биеийн ердөө 25% нь махан бие юм байна гэдгийг шинжлэх ухаан нотолсон. Ангаах ухаан зөвхөн энэ 25% болох махан биеийг л эмчилдэг. Ангаах ухаан эмчилж дийлэхгүй байгаа олон өвчний шалтгаан нь таны байнга автоматар хэлж заньсан эсвэл санаандгүй нэг удаа хэлсэн үгч байж болох. Таны байнга боддог бодлууд ч байж болох. Гэрлэн бие тань эрүүл биш бохирдсан бол хичнээн их эм ууж, тариа хийлгсэн ч, огтлуулж ахуулсан ч яаж идэх вүлээ дээ. Жишээлбэл хорт хавдар, сахарын өвчнөд ангаах ухаан эмчилж чаддаггүй. Сахарын өвчнөд хизээж идэхгүй. Та насан туршдаа хоолны дэглэм барих хэрэгтэй гэж эмч хэлдэг үсттэй. Хавдрын хувьд тайрч хаяад химийн хор шахаад л эмчилгээ нь болчихлоо гэдэг. Гэвч ийм эмчилгээний дараа бүрэн эдгэрч дахин өөр эргэтэнд нь хавдар үсээгүй хэдэн хүн байна. Мөнх босыг үзүүлсэн нь хэд байна гэдэг судалгаа хийгдээгүй. Миний ойрын хүрээллээс гэхэд хавдраа эмнэлгээр эмчлүүлээд бүрэн эдгэрсэн нэг ч хүн байхгүй. Харин альтернатив эмчилгээгээр эдгэрсэн 3 хүнийг мэднэ. Альва өвчнийг эмчлэхийн тулд эм танг хэрэглэлгүй яах вэ? Гэхдээ гэрлэн биеийнхээ мэдээллийг цэвэрлэх нь маш чухал. Эртний Грекийн эмч Гиппократ хүнийг эмчлэхээсээ өмнө нарийн биеийг нь цэвэрлэх хэрэгтэй гэж хэлсэн байдаг. Эртний Грек маш өндөр хөгжсөн иргэншил байсныг бид түүхийн хичээлээс мэдэх билээ. Тэд хүний нарийн бие буюу гэрлэн биед мэдээлэл агуулгаддаг гэдгийг мэддэг байжээ. Тэр мэдээлэл их хэмжээгээр бохирдсноос махан биед өвчлөл үүсгдэг байна. Тэгэхээр муу зүйлд биш, сайн зүйлд төвлөрөх нь маш чухал. Сайн сайхан зүйлд төвлөрч, бодож, ярихад бидний давтамж өндөрсдөг болохыг эрдэмтэд мөн л хэмжиж судалж батлаад байна. Зарим нэг аргыг зөвлөхөд талархал хүчтэй давтамж өргөгч. Залбирал бас сайн. Таны давтамж байнга өндөр байвал хизээч өвдөхгүй. Хамгийн гол нь ямар ч сөрөггүй байх хэрэгтэй. Нөхцөл болзолгүй хайр бол хамгийн хүчтэй. Хайр гэхээр зарим хүмүүс дурлалтай хольж утгаад байдаг. Бидний хайр гэж яриад байгаа эремийн харьцааных чинь дурлал шүү дээ. Харин эхийн хайр, их дэлхийгээ хайрлах хайр, амьтдыг хайрлах хайр, бурхны хайр гэд олон янзын хайр бий. Амьдралынхаа хэв маягийг өөрчлөөд бодол санаагаа цэгцэлчихлээ.
Гэтэл өмнө нь үүсгэсэн сөрөг мэдээллээ яаж цэвэрлэх вэ? Цэвэрлэхгүй бол тэгжиж хурдан идэхгүй л болов уу? Бас удам дамжиж ирсэн өвчнүүд байна. Яаж салах вэ? Энэ бүхнийг цэвэрлэдэг арга технологи болох амьдралын мод мэдлэг Орос оронд бууж нэвтрээд өдгөө 30 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Ирээдүйн ангаах ухаан гэж тодорхойлсон энэ мэдлэгийг эзэмшснээр зөвхөн эрүүлжээ зогсохгүй. Ажил хэрэгээ бүтээн, амьдрал ахуйгаа өөдөн татаад цаашилбал муу зуршлуудаасаа салах. Бэлгийн мэлмигээ нээх зэрэг далд чадваруудаас сэргээх боломж та бүхний өмнө нээлттэй байгаа шүү. Итгэхэд хэцүү байна уу? Үгүй дээ. Эрен солигдож цаг үе маань өөрчлөгдөж байгааг дахин сануулъя. Таны бодсон бодол, мөрөөдлийн эрчим хайцангуй түргэн танд буцаж ирдэг болсон шүү. Өөрөөр хэлбэл үеийн үр эргэж ирэх хугацаа богиносон гэсэн үг. Өнгөрсөн 90-д буюу 19-р зуунд өвчнийг дом шившлгээр эдгээдэг байсан. Домноод засаад өгсөн ч сөрөг зан үйлдэлээсээ салахгүй бол дахиад л өвдөн шүү дээ. Иймээс хүнд найдахаас илүүтэй та өөртөө л найдаж, өөрийгөө өөрчлөн засч эдгэрх нь зүйтэй. Бусад хүн танд бүрэн тусалж дийлэхгүй цаг үе ирээд байна шүү. Гэтэл бид өвдөхөөрөө бусдаас л тусламж авахыг зорьдог, дадалтай болжээ. Өөрийнхөө төлөө хичээл зүтгэл гаргахын оронд хэн нэгэнд хэдэн төгрөг өгөөд л эмчлүүлэхийг илүүд үздэг болж. Тэгээд эмнэлэгт очино. Гэтэл эмч нар нь үйлчлүүлэгчийнхээ халаасыг л чагнадаг болчихсон. Түүнийгээ ч хүлээн зөвшөөрцгөөдөг. Бүр сүлжээ маягийн болчихсон тэр эмнэлэгт очиж зураг хуулаад ирэх гэх. Эсвэл өөр эмнэлэгт хийлгсэн шинжилгээгээр бид эмчилгээ хийхгүй. Өөрсдөө дахин шинжилгээ авна гэдэл халаасыг тань тэмтэрдэг бицтэй. Эмийн үн 20 жилийн өмнөхөөс хэр их өсөв. Хуучин эмнүүд байхгүй болж оронд нь өөр нэртэй шинэ найрлагатай үнэтэй эмнүүд гарч иржээ. Эмнэлгийн бизнес цэцэглэн хөгжиж байна. Өвдсөн хойноо эмчлэхээс урьдчилан сэргийлэх нь хавьгүй хэлбэр. Би тань хямраад өвдөөд байгаа бол амьдралынхаа хэв маягийг өөрчлөх талаар нэг бодоод үзээрэй. Богд Зонхов. Хүн бүхний нийтлэг өвчнийг би хэлье. Энэ бол мэдлэгийн дутагдалд орох өвчин гэж хэлсэн. Гидсэн затгаланч мэдлэг дутваас өвчнөд шаналж зовно. Ямар мэдлэг вэ? Нууц нь юу вэ? Бод. Хариултыг нь сая хэлчихлээ. 3 дугаар шалтгаан техник технологийн хөгжлийн үр дүнд бий болж байна. Хүүхдүүд компьютерийн тоглоомонд донтож их багагүй хөгшин залуугүй гар утаснасаа салхаа байж амьд харилцаа алга болж байгааг олон нийтийн хэвлэл мэдээллээр ч ярьж бичих болжээ. Хэл амны тухайд гэвэл ойлгомжтой тул тайлбарлаж цаг үрээд хэрэггүй бизээ. Эцэст нь хэлэхэд та дэлхийн давтамжид нийцэхгүй байгаа учраас бас өвчлөөд байна гэдгээ ойлгохыг хичээгээрэй. Их дэлхийн маань давтамж сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байгаа гэдгийг мэдсэн гэж найдаж байна. Цахим орчимд давтамжийн талаар бичсэн зүйл олон байгаа хэдий ч энд дахин сануулхад илүүдэхгүй байхаа. Сөрөг зан чанар, сэтгэл хөдлөлүүд болох уур, атаархал, залхуурал, гомдол, амин хувиа хичээх, шунал, гуниг, занал, хорон санаа гэх мэт нь таны давтамжийг багасгадаг тул эдгээрээс ангижрах хэрэгтэй. Амархан салчихгүй нь мэдээжийн хэрэгч хичээвэл болдгол юм. Товчхондоо бол та жамыг сүрсэн учраас өвдөж байна гэдгээ ойлгох хэрэгтэй. Бурхан гинүү, Тэнгэр гинүү, орчлон ертөнц гэсэн ч болох дээд хүчнүүд танд өвчнөөр дамжуулан сануулга өгч байгаа хэрэг. Та өвдвөл би яагаад өвдөв? Юуг буруу хийчихв? Ямар зан чанараасаа болов гэж шалтгаанаа хайж засах хэрэгтэй. Таны асуултад хариулт өгч туслах ном Мир номын дэлгүүрт худалдаалагдаж байгаа шүү. Нэр нь та яагаад өвддөг вэ? Танд таалагдсан бол лайк, subscribe дараарай. Манай сувагтай хамт байсан танд гялайлаа.